Өсвөр насны хүүхдүүдийн аимшигт ертөнц. Ruby's Channel. Окей. Бас би ингээд гингүү хүн ерөөсөө дотоог шүү. Энэ охин ингээд миний найз гэж явдаг би амар. Чи үнэхээр цагдаагаар явмаар байгаа мó? Миний аав дээр миний чамд төгсөн гомдол очихлаар юу болохыг чи мэдэж гэнэ үү? Бас би насанд хүрээгүй гэдэг чат байна. Шангрилагийн 4 давхарт фуд кортод байж байдаг гинэ. Зодож дээрлэх болохоор Шангрилагийн орон сууцны одоо орц руу н ороод дээрлэхдэг гинэ. Ягаад тэгэхээр тэнд камер байхгүй, харуул байдгүй гэж байна. Зодохгүй унтуулдаг юм байсан бол Юу вэ? Би Шангрилад амьдрах юм бол надад харуул байхгүй юм те манай орцонд. Юу вэ? Тэгэхээр чи байр болгон уулын жижүүртэй орц харуултай дүүстэй. Шангрила sucks. бүх банд нарт бавуулдаг байж. Тэгээ багш нартай ховлонгууд чамайг зогсон юм уу? Яг зодсон юм уу гэдэгдэг гинэ. За 3 сарын өнөөдөр 10 бүлэг 10 жилийн хүүхдүүд яг гэр юмгүй бөөнөрөө нийлцсэн. Тэгээ нэг охиныг зодоод хувцсыг нь тайлж байгаа бичлэг интернет дээр ингээд одоо сошиал ер нь орчинд айгүйх ингээ хандлттай байгаад байгаа. Одоо энэ тухай ярихгүй байгаа хүн байхгүй. Юу вэ? Та энийг үзсэн юм уу те? Та энэ бичлэгийг одоо үзсэн дээр би л үзээгүй юм шиг байна те? Тэгээ энийг одоо ингээл нөгөө юу гэдэг ямар нэгэн хэрэг дарах гэж яаж байгаа сенсацлж байгаа зүйл мөл гэж би бас ерөөсө бодохыг хүсэхгүй байна. Би бүр яг энэ хэргийг ингээд зорж ороод ингээл одоо мэдээний сайтууд юу гэж бичиж байна. Нэг ханаас гаралтай юунаас эхэлсэн ингээд судалж явах явцдаа. За ер нь ингээд урайлсан эсвэл сэрэмжлүүлсэн тим бичлэг хийсэн зүүн байна гэж бодсон. Энэ бичлэг ханаас эхэлсэн бэ гэхлээр За, мань бол ерөөсөө бодоогүй шүү. Мань энэ талаар ерөөсөө юу ч мэдээгүй байсан. Өнөөдөр л гэнт мэдэхгүй, юу ч болсон мэдэхгүй. Миний Instagram руу л тэгэл хүүхдүүд юм бичээд хэлсэн. Энэ нэг зодооны бичлэг үзээд энийг ярьж хэлэх ёстой биш үү гэд би одоо юу яриад байгаа юм бол гэж хэлсэн. Тэгээд тэгсэн чинь түрүүн бас би нөө Мёгийн Telegram руу орсон чинь Мёгийн Telegram дээр бас бичсэн байна. Хүн болгон амаа хөдөлгөөд хүүхдүүдэд өмүүлжүүлээд энтер гээд тэгээ миний үед юм байгааг гэдэг Мё бичсэн байна. За тэнгуут нь ингээд өглөө уншсан чат маань ингээд холбогдоод эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ сая стрим асаангууд бас одоо ингээд одоо тэгээд юу басныг мэдий. Тэгээ одоо юудгүй одоо үзээд дүгнэлтэй идөө байна одоо. энэ бичлэгийг хийсэн хүмүүс од болох зорилгоор хяналт авах зорилгоор Instagram групп. Тэр Instagram-ын группийн нэр болохоор Bovshin гэдэг нэртэй тэрлэгөө явуулсан. Бид За тэр нэр мэрч яах вэ гэдэг. нэг залуутай болцоод байна уу гэдэг Facebook групп дээр энэ бичлэгээ байршуулсан юм байна. Тэгэд тэр бичлэг нь одоо ингээд тэр группээс одоо ингээд олон нийтэд задарсан байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээс гадна яг одоо өөр юу задарсан бэ гэхлээр энэ бичлэгээс гадна ганцхан бичлэг байгаагүй. Ер нь бол нэлээд олон бичлэгүүд байсан. Тэгээд одоо яг энэ хэргийг үйлдэлсэн охтуудын зураг мураг те Facebook, Instagram хаяг маяг ингээ бас ил болсон. Нэрнүүд нь бас ил болсон. За тэгээд нэг ийм чат бас ил хаяг маяг ингээ бас ил. They think they are tough шээстэй. Энэ зураг мөрийг одоо энэ хэдэн хүүхдүүд ихтэй чад. Энэ охтууд нь энэ зураг нууч яах вэ? Энэ хоёр бол амар wild чад штэ. 17 болсон. Нэрнүүд нь бас ил болсон. За тэгээд нэг ийм юу вэ? 2009 оных ч одоо 17 таа юм уу? чат бас ил болсон. Ста юма анда хамаг юм бүүн болж ийн гүлэг юма яах вэ? Аав ээж өглөө хараад яах бол гялс хариу. Болдог юм байсан бол бүх банд нарт бавуулдаг байж. Ста юма за дугаарлуу чинь бичиж чата устдаг. Энэ ойлгохгүй. Гэт нэг ийм чат ил болсон байгаа. Унтуулдаг юм байсан бол бүх банд нарт бавуулдаг байж. За тэгжээс нэнд баясгалан гэдэг нэг охин нь ингээ бас close story хийсэн байгаа байхгүй. Тэр close-ийн story-г бас нэг хүн ингээ задлцсан. Гэж тэгтээсээ бүр ингээ хоёр хүн хоорондоо чадлж байгаа тэр нэг нь задлж байгаа юм уу те? Тэрэн дээр ингэж ин кал цагдаатайгаа андууд болоод манай цагдаа намайг шүтдэг болж таарлаа гэснээ нэг юм одоо сахиусан тэнгэрийн эможи байна. Дараагийн задарсан чат нь миний ээж мөст сурч төгссөн болохоос мөст ажилдаггүй гэсэн чинь нөгөө хүн нь одоо зайл гэж хэл хаахаа гэдэг дээр нь reply хийгээд хэцүүн байна дөө хаахаа гэж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хурандаа баатарч ав гэд таньдаг цагдаа магдаагаас асуухгүй юу. Над цекумейкугээ зайл гэж хэл гэж байгаа. Одоо аавара флекс рээд штэ манай аав бол шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хурандаа гэд ингээ флексэрч байна. Тэгээ битгий миний өвчин хөдөлгөөд байгаараа гэсэн чинь нөгөө охин дахиад миний аав ямар хүн байдгийг асуучаад надтай цагдаа ярина шүү гэж байна. Чи миний аавыг цагдаа гэдгийг мэдж байгаас тэ эргүү мартаа. Чи намайг ийм мэдрэл мотой намш гэж бодсон юм уу? Чи үнэхээр цагдаагаар явмаар байгаа мó? Миний аав дээр миний чамд төгсөн гомдол очихлаар юу болохыг чи мэдэж гэнэ үү? Бас би насанд хүрээгүй гэдэг чат байна. Урд нь бас яг ямар гэдгийг байсныг мэдэхгүй байна. Яг миний туршлагаар гэх юм уу? Сургуулийн дээрлэхэлт сургууль дотор л болдог байсан. Анги дотроо. Эсвэл яг 8 дугаар анги дундаа, 9 дугаар анги дундаа гэдэг ч юм уу те. Сургуулаас гарч исэн юм бол би бол мэдэхгүй. Тэгсэн
Манай ахлахаа ангид болонгууд дээдлийн анги ч юм уу нэг тийм нэг юм атман болонгууд манай ангийн хөвгүүдээс нэг ганц хоёрыг нь авч ороод 0 мойлд ингээд яг шайх тэр зодоогүй дээ нэр алгадчих балгадаг ч юм уу нэг шараадаг ч юм уу тэгэл өнгөрч ирсэн. Тэрнээс илүү нэг тийм цус нуужны гартал нь бол зодж ирсэн нэг бол би нэг харж байгаагүй юм байна. Одоогийн сургуулийн дээрлэхэл тийм болсон юм шиг үлээ. Одоо энэ бичлэгэн дээр байгаа хүүхдүүд бүгдээрээ нэг сургуулийн тэг яг юм 10, 11, 12 дугаар ангийн хүүхдүүд биш, олон сургуулийн хүүхдүүд нийлсэн гэж байгаа байхгүй юу? Хоёрдугаарт одоо энэ үйл явц хэрхэн болдог вэ гэхлээр нэг сурагчийн ярилцлага байсан. Одоо сэтгүүлчид өгж байгаа ярилцлага. Тэрэн дээр болохоор ингэдэг гинэ. Хүүхдүүд одоо нэг хідэн сургуулийн хүүхдүүд ингэ байдаг гинэ. Угаасаа л ингэ энэ үеийнхэн дунд ингэ мэдгүй юм байдгүй юм шиг байгаа. За Шангрилагийн 4 давхарт фуд кортод байж байдаг гинэ. Энийг мэддэг хүмүүс байна уу? Насыг асуусан чи хамгийн их нь буюу 16-тай, 15-тай, 18-тай. За энэ 18, 19, 20 тэгээ эдгээр бол мэдэхгүй байх. Энэ 17 болон 16, 15-тайнууд байна уу? Та нар эдрийг таних уу? Мэднэ гинэ нэг нэстэг дэртмэ. Байна уу, таньна уу гинэ. Дандаа сурооныхоо юмнуудыг янзлуулах гэ ньюд эдрээ явуулаад байдсан шүү дээ. Мэдэн амар стакууд байдсан шүү дээ. Зодуулж исэн гинэ нэстэг эрдмэ. Түрүү мэднэ гэж хэлсэн. Яана стрим үзэж явах үү? Шүүх. Мэн айгаш явахгүй те. Зүр нь сураа ундаг хүүхдүүд юм уу те? Нэг тийм сонирхлоороо дийлсэн хүмүүс юм уу те? Ерөн бөөнөр ингэ байж байдаг. Тэг ийм зодож дээрлэх болохоор Шангрилагийн орон сууцны одоо орц руу н ороод дээрлэхдэг гинэ. Ягаад гэхээр тэнд камер байхгүй, харуул байдгүй гэж байна. Тэгээд задарсан нь л энэ бичлэг болохоос биш өөр зөндөө бичлэг байдаг. Тэднийг ер нь бүгдээр ингэж флексерч close-ийнхаа story морид хийдэг гинэ. Анх удаа юм болоод байгаа юм биш гэж байна. Энэ бол угаасаа үнэн бах. Энээс ер нь аимшигт юмнууд болдог гэж байна. Махаар чимхдэг, нүүр амлуу нь хамаагүй өшгөлдөг. Тиймэрхүү байдаг ярьж байгаа байхгүй. За би тэгээ хит хитэн бичлэг ингээ хатгалаад авсан байгаа. Энэ бичлэгийг угаасаа шууд өөрийнхөө бичлэгэн дээр ингээд одоо дууд үрсийг оруулаад ашиглавал болохгүй байх гэж бодоод та нарт зүгээр ингээ voice-ийг сонсгоё. Тэр чинь аим зоддыг билээ шүү дээ. Бахмах авчираад. Зодсон хүүхдүүд нь тэгэл их мэдлэлтэй том гэсэн хүмүүс л явд юм да. Ер нь энэ тентхий янз бүрийн ямар ч хамаагүй хүүхдүүдэд асал үүсэх гээл чи наваа мэдхүү гээл тэгээ нэг тэгж явж байгаа. Одоо тэгж дээрлэхдэг 400 гаруй бичлэг байдаг гэсэн. Хүүхдүүд нь энэ тентхийн том хүүхдүүд байдаг гэж байгаа шүү дээ. Одоо том гэдгээр юу гэдэг одоо аав ээж нь ямар нэг эрх мэдлэлтэй, том албан тушаалтай, одоо дунджаас дээгүүр орлоготой ч юм уу те эсвэл одоо үеийнхэн дундаа сураа ундаг тийм хүүхдүүд ихэвчлэн ингээд дээрлэхдэг гэж байгаа байхгүй юу? Чи намайг мэдхүү гэдэг ингээ өөрсдөө ингээ батлах гад идэг юм шиг. Олон сургуулийн хүүхдүүд би бол бүгдийг мэднэ. Шангрилаа дээр ер нь Шангрилагийн 4 дахь хүртэл бүх хүүхдүүд суудаг юм да. 4 дахь хүртэл фуд кор зүгээр суудаг хэсэг байдаг. Тэн дээр бүх хүүхдүүд суудаг. Энэ тентхий янз бүрийн хүүхдүүд суудаг. Хүүхдүүд ингэдэг Шангрилагийн орцонд ордیں۔ Орц тэр орцонд ямар ч камер байдгүй, ямар ч хамгаалагч нар байдгүй юм. Тийш орж хүүхдүүд яадаг. Би харин бодоолаа. Гэтэ ер нь Шангрилаа яага харуулгүй камергүй байгаа юм. Сурантай болгоо юм биш ээ. Бас тийм бил ахaltaа яг үндэ тий. Манай найзуудаас сурантай хүн байна л да. Гэхдээ Шангрилагийн 4 давхар суудаг үтэл офсто стримингээ суудаг. Өмнө нь бол зөндөө тийм зохиолч зөндөө бичлэг тарж ирсэн. UB drama гэх тийм бичлэг байдаг. Тийм аккаунт байсан. Тэр бас сүүлд хаагдсан. Гэхдээ тэрэн дээр бол бүх охтууд Монголын ер нь одоо яг 2007 оноос 9 оны 10 оны хүүхдүүд ер нь бүгд байгаа. За UB drama гэдэг нэг юм аккаунт байсан юм байна. Тэг би ингээд бас ингээ асууж үзлээ. За тэгсэн чинь энэ болохоор ингээ хаагдсан аккаунт. Тэгээ тэр нэг яаж ажилдаг аккаунт вэ гэсэн чинь Angel буюу хинээс ямар асуулт ирсэн мэдэгдэхгүй асууж болдог. Заавал асуулт биш ер нь ямар нэгэн бичиж болдог юм байдаг шүү дээ. Тэгээ тэрнийхээ линкийг ширлээд ингээ хариулдаг. Тэрэн дээр одоо хүмүүсийн бичиж ирүүлсэн имийг хуваалцдаг ийм одоо аккаунт гэж хэлж болно. Тэгэхээр ямар ч факт байхгүй, үндэслэл байхгүй, баталгаа нотлогоо байхгүй зүгээр л ингээд хин нэгэн дурггүй охиноо эн чинь ийм гэсэн тэдгээр сургуулийн тэр одоо аккаунт нэн байна гэх тэнгуү тэрийг шууд ингэ ширэлдэг. Тим яг энэ үеийнхэн дунд мэдгүй хүн байдгүй тим хаяг юм шиг байгаа. Та за тэрийг мэдхүү. Яа гэтээ яг ингээд мен гэтээ хөгшөрч. Гэтээ яг ингээд одоо энэ Рубид ингээ мэдээлэл өгж байгаа ингээд хүмүүс шиг яг үндэ ингээд мен танаас асуувал та нэг мэдэх бах те. Яг үндэ ингээл одоо л ингээд сэрвэгдээд байгаагаас та нар яг ийм болж ирснийг бол жилийн өмнө ч ер нь мэдчихлээсэн бах те. Манай сургуульд байсан тэгээ нэг охин амиа орлны тэргээ бөөн цагдуулсан. За. Тэ амар ноцтой юм үзээд байгаа юм байна. Яг зүгээр ингээд нэг хэн нэгнийг зодоод тэр бичлэгийн тараа тэр нь дуулан болоод байгаа биш өнгөө бүр удаа дараагийн ингээ бүр ингээ буугалцсан байсан юм ба штэ тий. Тэгээ энэ хаяг дээр ингээ бараг золиос болж байгаагүй юм байдгүй гинэ. Хүндээс хөнгөн хүртэл хүнд нь одоо юу гэдэг нь шидрээ доромжлуулах хөнгөн нь ингээл мэдгүй хөнгөн гэдэгт яг үндэ байх ч юм уу дөө тий. Цоглогддог 4 давхар цоглогддог Шангрилагийн хүүхдүүд бол энэ бол бүгд янз бүрийн хэрэгтэй хүүхдүүд. Ер нь бол бүгд тэнд юу бүгд суудаг. 26 одоо янз бүрийн хүүхдүүд сураа ондог ер нь их хүүхдүүд тийм байдаг. За дахиад нэг мэдээний сайтн дээр бас нэг сурагч нарын ингээ өгж байгаа ярилцлага байсан.
Тэрэн дээр болохоор бас ингээд одоо үеийнгийн дээрлэхэлт хэрэг болдог вэ гэдээ ярьж байгаа байхгүй юу. Тэгээ нэг охин бол ингэсэн дээрлэхэлт бол үнэхээр амар гэд энэ охин бол бүр үнэхээр ингээд чин сэтгэлээс ярьжсэн заяо. Багш нар нь болохоор дээрлэхэлт гэхээр шууд юм зодож нүцсэн юмыг дээрлэхэлт гэж хүлээж авдаг юм шиг байгаа. Тэгээ багш нартай ховлонгууд чамайг зогсон юм уу? Яг зодсон юм уу гэж тэгдэг гинэ. Тэнгүүд ингээ өөдөөс ингээ хэлэх юм байхгүй. Тэгээд дээрлэж байгаа хүүхдүүдээ айгүй юм ялгуурлаж сонгодог гинэ. Жохо юм доожоогүй, царай муутай гэж дүгнэгддэг тийм хүүхдүүдийг дээрлэгдэг гинэ. Яг хүүхдүүд хоорондоо яриад байна шүү дээ. Энэ нь бол царайлаг, энийг нь бол дээрлэхгүй, энэ нь бол царай муутай, энийг нь дээрлэх нь гэж тэгж сонгодог гэж байна. Өөртөө тийм юу үүсгэсэн. Арамж штэ. Нэг юм цензур үүсгэсэн тий. Тэр хүүхдс нь хэлээс зүгээрээ битгий та угсаа хүмүүс томчууд тэгэхээр юу ч ойлгохгүй ингээд сонсохгүй тэгэл яг одоо нэг овоо ингээд зэрэг орсон хот би өмнө бүр амар дээрлгүүлтэйсэн ингээд багштай дээс ингээд өөдөөс ингээд юм асуулж ингээд шийдүүлж мэдсэн одоо ингээд хөөрхөн болсон ингээд хүмүүс ингээд айж байгаа хутлаа царай ардаг байхгүй хүмүүс нэр амар муухай шүү Ингээд хэлж байгааз яг дээрлэхэлт болонгууд Яг солонгос кино шиг шааж байна. Одоо саяих болонгууд яг нэг царай муутай яжгаад царайлаг болцсон охины яриа биш тий. авдаг арга хэмжээ нь дээрлэхүүлсэн хүүхдтээр л очиод за чи хүчтэй бай битээвэл гэж арга хэмжээ авдаг. Түүнээс яг хин дээрлэхсэн яасан гэдэг дээр биш. Яг ингээ аль хэдийн болцсон хэргийн дараа сонио юм арга хэмжээ авдаг. Хүчтэй бай өөрийгөө өмөр эсвэл битээ тоод хаяачтай ч юм уу тий. Тэгээд тэгснэ ингээд одоо нүүр мөрлөгөө юм цацуулж исэн гэж штэ. Тэгээд одоо ингээ хөөрхөн болцсон Гэтэ нэрээ бас нэг айл дээр үед нөгөө нэг Томас нэг кофе толгой дээр насаж басхдаг юм чи амар сүртэй болчихсон тий. Одоо энэ тэрнээс ноцтой байна тий ер нь. болохоор намайг ингээд эдгээр Ерөнхийдөө тэр яг л тэрнтэй л адилхан юм яваад байна тий. ингээ амар санаатай гэд ингээ хэлж байна. хүмүүс ингээд дээрлэлтэй ингээд зөөр ингээд бие биенийг ингээд зааж тэр шахахгүй ингээд өгөн дээрлэлтэй ингээд амар муухай үгээр ингээд муухай юм хэлээсэн тэгээд нөгөө тэрийг ингээд багш нарт хэлээ штэ хүмүүс чав зогсон юм уу заавал зоглоо гэж харин тийм өмнө те дандаа өмнө чинь ингээд одоо дээрлэлээ хийж чадахгүй нөгөө зохиолч яриаггүй болохоор тэр ингээд мал сургуулиас үнээр зөндөөдөг ялангуяа ингээд яг хаа тийм амар биш ээж болно л да гэхдээ ингээд ер нь ангаараа баг ямар ч ингэж ээдгүй анги би хаж байгаа юм байна. Зөв томчуудын худаас бүгдээрээ бүтдэг царайлал оолохоос. За тэгээд ингэдэг гинэ. Ер нь бол нэг иймэрхүү хүүхдүүд яг фракцаараа байд юм байна. Тэд нартай ингээд нэр мэр байдаг. Опиум гэж нэрлэдэг ч гинүү. Тэг яг юм цугладаг газрууд байдаг гэж энэ Marshall, King Tower, тэр хавцаа Shangri-La, тэг 26 гинүү 28 гинүү нэг юм сургууль юм шиг байгаа. Тэнийгээ цугладаг гинэ. Одоо яг өсвөр насны хүүхдүүд донд ийм зүйл айгүйх алдартай болсон байсан. Группүүд, Facebook группүүд, Instagram групп чатнууд яг анханасаа яаж эхэлсэн мэдэхгүй бүгд л ингэ мэдчихэдэг. Яаж иж агаад нэг юм бид нарын төсөөлөл болохоор ингэ групп чат кэрэг юм таньдаг хүүхдүүдтэй ангийнхаа эсвэл ажлынхаа найзууд гэ байдаг штэ. Энд болохоор юм огт танихгүй хүмүүстэй юм групп чат руу явж орж болд юм байна. I'm checking my message requests. Намайг баахан групп чат руу өрөөд идэг. Тэгээ оронгууд Gramix-ийг өсөрсөн байдаг. Сургууль гэдэг групп чат. Эдгээр дунд бараг ичгүй л энэ групп нь бас байсан байж магадгүй л. Тийм үү яа дээдийн тэнийг ийм тим одоо зүйл үүсдэг гинэ яг нэг юм шал өөр нэг юм харилцаа байгаад байна. Тэгэд одоо тэр группийн нэг нь одоо энэ Boston гэдэг групп юм шиг байгаа. За тэгээд энэ хил амны үеэр яг нэг л сургууль одоогийн байдлаар намайг бичлэг хийж явах үед мэдэгдэл хийсэн байсан. За яг энэ дүрс бичлэг дээр хувийн болон улсын сургуулийн 8 хүүхэд шалгагдж байгаа. Тэгээд яг энэ бичлэгт байсан сурагчдын нэг нь Номт Наран сургуулийн сурагч байсан байна. Тэгээд Номт Наран гэдэг сургуулиас ингэ мэдэгдэл хийжээ. Захин орчинд олон нийтийн анхаарлыг татаад байгаа үе тэнгийн дээрлэхэлтэй холбоотой дүрслэг цэцгийн нэгдэн ахлах ангида манай сургууль шилжиж ирсэн нэр бүхий сурагч холбогдоод буйд сургуулийн зүгээс анхаарал тавьж цагдаагийн байгууллагатай хамтран зохиох журмын дагуу ажиллаж байна. Хэдий энэ үйлдэл нь сургуулийн орчинд болоогүй ч гэсэн дүрс бичлэгт гарч байгаа хүүхдүүдтэй дээрх сурагч хамт байгаад бид харамсаж байна. Мөн олон нийтээс хүлцэлөчөө. Ерөнхий боловсролын сургуулиуд хүүхдэд аюулгүй байдлыг хангах үе тэнгийн дээрлэхэлд ялгарлан гадуурхалт хүүхдийн эсрэг альва хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүүхдийг эерэг зан үйл дадал хөвшилт сургахад анхаарч ажилладаг. Хүүхдийн хүмүүжил зам төлөвийн байдал нь дан ганц тухайн сурагчийн суралцж буй сургууль анги хамт олон за. Хоус партид хүүхдүүдийн групп чат байлаа. Бай. Бид энэ асуудлыг одоо ахлах ангид ахч бас нэг параллел ангийн охин манай ангийнхнаас ингээл зарим нэг нь аваад тэгээд өөр сургуулийн хүүхдүүдтэй нийлдээд одоо буудалд нэг ууж исэн юу санаад байна. Сургуулийн дотоод журмын дагуу шийдвэрлэх ба ёс зүйгүй альва үйлдэлийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдэг мэдээлэл гаргасан байна.
Тэг ингээд бичлэг хийдгийн зорилго нь одоо энэ дээрлэхэлтийн хамгийн эцсийн шатны юм шиг байгаа. Эхлээд нэг юм одоо үг хэл амраад оромжлон дараа нь зодно. Одоо ингээд хувц мувцын тайлбарлан тэг хамгийн сүүлд нь бичлэг хийдэг. Бичлэг хийх зорилго нь болохоор чи хинч биш шүү гэж ингэж нотлох зорилготой гинэ. Тийм мэдрэмж өгүүлэх. Тэр нараа чи хинч биш. Хандлт авах, Instagram дагагчаа өсгөх зорилгоор одооны бичлэгийг одоо паблик шеэрлсэн гэж байгаа байхгүй юу. За тэгээ бас нэг телевиз дээр нэг хүүхд хандлтаар яах гээд байгаа юм бэ? Дагагчаар яг яах гээд байгаа юм? ингэж ярьж байна. Мөнгөтэй айлын хүүхдүүд дээрлэхэлд үйлцсэн ч арга хэмжээ тооцдоггүй. Эцэг хийхээ танилын хүрээлэлээр аргалцдаг юм бэлээ. Сургууль дээр дээрлэхдэг шалтгаануудын нэг нь бол баян ядуу гинэ. Үеийн хооронд ингээд амар сэтгэл зүйч тийм дундын хүн амар их байх шээ шаардлагатай юм санаг. Одоо чинь одоо яг элдв бусын одоо ингээд юм зам одоо яг цааш нэг хүндрүүлэхгүйгээр ингээд ярилцах хүн ойлголцох хүн хэрэгтэй л гэж байна. Өөрөнд хэлбэл манай сургуульд яг юу болоод байна. Ер нь бол нэлээд амар харгислалтай юм үзэгдсэн надад. Манай нөгөө анги охин тэгээд би бол нэг цаан ашиг мэдгүй нийлдэг болохоор гэхдээ ер нь иймэрхүү хэрэгт холбогдсон гэдэг нь бол ер нь сонсч ирсэн. Тэр охиныг бол яг хүүхд зодж ийн гэдэг нь бол их сонсож байгаагүй. Найзуудын л тэгж ийн гэж ер нь хүмүүсээс сонсч ирсэн. Ер нь аль алинд нь уртж ирсэн. Тэгээд манай нөгөө анги охтууд тэр ер нь л айгу дээрлэхэд идэг. Ангийнхан ч гэсэн бүгдээрээ нийлж байгаа айныг ингээд жичи ч юм уу ингээд энтэй нийлэхгүй ч юм уу нэг тиймэрхүү юмнууд айгүй их байдаг. Тэгээд айгүй их муруу хотлоо юмнууд айгүй их тараадаг. Одоо миний талаар ч гэх юм өөр хүүхдүүдийн талаар ч гэх юм уу худлаа хүний юм дандаа ярьж ингээд суурхал тараадаг. За одоо энэ хэрэг ер нь бол 130 дугаар сургуультай холбоотой гэдгийг одоо ингээл бүх сошиал орчнороо мэдж байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ сургууль дээр гарч байгаа анхны ийм үе тэнгийн дээрлэхэлтийн хэрэг биш гинэ. 130 дугаар. Ангийнхан хүүхдүүд өөр ангийн хүүхдтэй зодтолдуулаад тэгээд нөгөө хүүхдтэй бэртээд гар хөл нь хуурсан байхгүй. Тэгээд одоо сая 3 сарын 9-нд хичээлдээ авсан. Тэгээд одоо хохиролтой байгаа байхгүй. Одоо өнгөлөгч аваад шүүх хөрлөн урд нь хойшлоод ингээл аюу удаан процедуртаа явдаг юм билээ. Тэгээд камер шүүгээд ямар хүүхдүүд байсан инээ тэрэг гэж яасан. Ангийн багш болон сургуулийн захиргаанаас бол тоохгүй. Нэг хүүхдийг өөр хүүхдүүдтэй зодтолдуулаад тэгээд ингээ гар хөл нь хугарсан ийм асуудал байгаа байхгүй юу. Тэгээ багш магш нар тэ нийгмийн ажилтны захиралт нь хэлэхээр тоохгүй. Цагдаа шүүхээр явъя гэхээр ингээл сунжраал нэг юм хилцэж авдаггүй юм шиг. Тэг ингээд нэг баян ядуу гэдгээр айгуу яадаг. За нэг дахиад нэг пост байгаа. Энэ бол бидний л бүтээл. Бичлэгийг нь тавьж хяналт авах гэж хүчирхийлэл үйлдсэн. Тэр хараал ийцэн хяналт гэдэг чинь бид нар өөрсдөө штэ. Хүний толгой дээр халуун кофе асгасан хэний ч мэддэхгүй хүүхдийг нийгмээрээ алдартан болгож дагагч нь огцон өсөж өнөөдөр бараг л инфлюенсер болсон. Ааха. Тэрхэнд нь бас яг энэ явж л байгаа хэл та. Ялчгүй. Яах вэ? Бичлэгийг тавьчих л та угаасаа од болчих юм байл л штэ. Тэгээ маазраа тавьчих чаа нэгнийхээ өөргөө. Яг л тийм л юм байна л та. Юу гэж хэрвээ нөгөөх нь юу гэдэг ингээд тэ шийтгүүлээд юу гэдэг одоо шорон цуудаг ч юм уу те ямар нэгэн байдлаар шийтгүүлдэг ч юм уу эсвэл ингээд нийт дээрээ үзэн ядаж те нөгөө үнийг ингээд те ингээ хараа зүгсэн болохгүй юм байлээ штэ ч юм уу тийм айц авна штэ яг үндэ өөгшүүлэх юм ингээд өмнө болцсон болохоор юм биш үү. Та бидний хийсэн ажил шүү. Өөр бидний бүтээсэн зөндөө юм алдартнууд бий. Бид сайн юм зааж өгч тэд ч тасралтгүй суралцаж байж одоо бүгд сүр юм ярьж хүүхдийн эрх хүчирхийлэл хамгийн увайгүй хүчирхийлэгчд чинь бид нар өөрсдөө мөнгө эрх мэдэлтэй нь хүнийг бараг алчсан ч төмний нүдэн дээр зүг зүгээр тавлан амьдарцгаана. Бид хохирогчийг буруутгаж мал царайлцгаана. Үргэлж хүчирхийлэл дээр инээлддэг, баясдаг, шээрэлдэг, алдаршуулдаг. Сүүлд нь дух шиг жүжиг шааж өөрсдийнхөө тусгалыг гайхацгаадаг. Одоо ингээл энэ зүйл дээр хүмүүсийн үдэл бодол ингээл өөр байгаа штэ ингээл боловсралтнаа харах хэрэгтэй, сургалтнаа харах хэрэгтэй, баян ядуу, аав ээж, хүмүүжил бла бла. Яагаад юм болчих бидний үед юм байгаагүй. Яг юу нөлөөлөд энэ инфлюенсерүүд үзэж харж байгаа юм уу? 9 шидийн кино үзэж сураад энэ бла бла бла. Ер нь бол яг миний үед ч гэсэн иймэрхүү юм байсан заяа. Гэхдээ яг энэ шиг ингээл хувцсын тайлал ингэж байгаа биш. Гэхдээ ер нь ингээд өгөхгүйц ингээл зод. Тэгээ үеийн үед л байсан л ах л та. Хохирол нь илүү том болоод байгаа юм дөө. Яг хүссэн хүн нь хүссэн хүнийхээ юу хийж байгааг сошиал медиагаар дамжуулаад харч болдог болонгууд чинь те. Зүгээр бодъё. Тэ нэг хүүхэд зодууллаа. За тэгээд зодуулаад ингээд дууссан бол яг үндэ гайг өнгөрч штэ. Тэгэл нэг хэсэг имжлэгдээд ч юм уу те нэг хохироод дуусчин. Харин ингээд хувцсын тайлаад тэр нь бичлэг болоо тэрийг нь хүмүүс харчвал тэр сэтгэл зүйн хувьд ингээд зүгээр зодуулснаас хамаагүй л хохирлохгүй юу. Одоо ингээд юм хөгжингүү тэгэл дагаа сайнтай муутай бүх юм дагаал хөгжөөлэй байна л та.
зодоо модон болдог те. Тэнгүүд би бол энэ зүйл ингээд цоо шинээр гарч ирсэн зүйл биш. Зүгээр л уламд ордоод байгаа зүйл гэж бодож байгаа. Уламд ордоход нь юу нөлөөлж байгаа вэ гэхлээр мэдээж сошиал орчин дээр тэ үдчихэж байгаа 9 шидийн кино минь нөлөөлж байгаа. Аав ээж хамгийн их нөлөөлж байгаа. Аав ээж нь тэ бусад эцэг эхчүүдийг, бусад хүмүүсийг наа чи ийм хүн би тэрнээс илүү орлоготой, тэр нь ийм мэрэгчлээ, ээж чаваас маваас гэж ярьдаг болохоор тэгж дорд үдчих мүцдэг болохоор энийг юу гэж бодож байна? Та санал нийлж байна. Мэн одоо хэзээ сонсч байгаа мэн амар ядуу өссөн болохоор нэг тэгж бодоо. Хэрвээ манай аав ээж ингэж ярьдаг байсан бол би тийм хүүхэд болох байсан болов. Тэнгүү төсөөлж чадахгүй тань л та би болгонгууд. Тэгээ амар их л юм сонсч л байсан л та тэгэл нэм те. Нэг баяа айлын хүүхдүүд зүгээр ангийнхаа хүүхдийг продюсер сургуультай хөргүүлсэн чинь сургуулийн менежертэй хэлээд те сургуулиас хөөлгцэн. Тэгээд шалтгаан нь юу вэ гэсэн чинь те продюс онж идэх хүүхдтэй биний сургууль сурмааргүй байна гэдээ хөөцөн чиг шиг. Тийм тэнийг юм сонсч байсан шүү дээ. Тэгээд энэ ингээд угаасаа байдаг юм болоод байгаа юм уу? Эсвэл өмнө байдаг байсан үгүй би одоо хэлж мэдэхгүй л. Манай найз өхөн тийм сургууль сурдаг байсан. Өмнөх X нь нийлээд баян айлын хүүхд зоддог, сална гэвэл ална гэдэг. Уянд нь хут хурал дүржиж суудаад. That's wild. тэгчээд олон юм яриарэ гэж ингэ дээрлэгдэг. Илүү байгаагаа их юм доддог ч юм уу те. Илүү юм идэлж хэрглэж байгаагаа их юм доддог. Аль монголчууд юу чаддгийг нэг нэгээ дагаж салбайлдаг л гэсэн. Сошиалар энэ тэгчлээ. Аалын талын бүгдээрээ аалын талыг шаагаад тэнэг аалууд нь бие бинийгээ хөргөл. Агундээ үнэхээр очиод бистад очих зориг байхгүй үстэй. Байсан бол тэр нэг охиныг чимдаанд чигтэг хоёр бистаа гэж зоддог шүү дээ. Яах вэ? Ганц хоёр шаадаг юм байж магадгүй. Тэ ячил хин дахиад тэрийг зодоол. Бүр юу болох вэ? Нэгэнд ингэ таад сошиалор дүр юм болчих жоох чи. Хин очаал би шаана гэж шахавтай байсан. Тэг байлаа чадахгүй байлаа ч зүгээр л сошиал дээр бапарахгүй ядцаас тагад. Би бас үнэлтэйсээ хэлж байгаа яг үндэ. Минийхэн дээр хинчсэн те яг л ингээл санагддаг шүү дээ. 3-дугаарт нөлөөлж байгаа юм инфлюенсерүүд. Хүний толгой дээр кофе асгачаад одоо ингээ ард түмэнд харилагдаад яваад байгааг харж байгаа хүүхдүүд угаасаа юу бодох юм? Энэ нэг хилам төрхөн зүр үргэлжилж хагаад тэгээд явандаа гоо ингээ хандлт болчтой юм байна. Яг ийм байсан ч хайрлж хүндэлдэг хүмүүс их байд юм байна. Гэт нэг ийм балаа тархиугаалт гэх юм нэг ийм яваад байгаа байхгүй юу? Угаасаа тэр яг бичиж байгаа нэг тийм байгаас тий хандлт авах гэж дагагчаа гэх гэж тэрийг ингээд ширэлсэн. Тэгснэ ингээд авч байгаа зургийг харалдаа энд нь ингээд пис мис гаргацсан царайгаа оруулж моруулаагүй. Тэгснэ ингээд That's crazy. What the fuck am I saying? That's wild. Энэ бол тэ байж болоогүй гэж штэ. Энэ бол тэ бүр ингээд өөрийгөө харуулаад бүр гайхуулсан шааж штэ. Одоо бид нэг кино минутаар ингээд тэ хувцсыг шаллаад зургийн дарангуут энэ зургийг чинь би цацсан ч юм уу ингэдэж штэ. Энэ болгонд бүр өөрийгөө оруулсан гэсэн шааж штэ. Одоо ингээд тэр хэргийг үлдэж байгаа, зодж байгаа, зураг авж байгаа хүүхдүүдийн Instagram, Facebook, зураг мураг ингээд ил болоод байгаа шүү дээ. Бүр овог нэртэйгээ регистрийн дугаартаа, мугаартаагаа. Тэгсэн чинь хүмүүс тэрэнд ингээд айгуу дургуутж байгаа байхгүй юу? Хувь хүний эрхэнд халдлаа, царайг нь нуугаач. Тэгснэ хохирогчийн царайг ингээд хамаагүй нуухгүй гаргадаг гэрнэ. Гэмт хэрэгтний царайг гарангуут л ингээл ингээд нуугаал, хаагаал. Тэгээ одоо энэ дээр бас ингээд хүмүүс яг ингээд одоо угаасаа нэг ийм шүүх тогтолцооны систем байгаа шүү дээ. Тэгээ цагдаа, шүүх, прокурор тэрнээс гадна яг ийм сошиалын шүүх систем гэдэг нэг ийм одоо бичигдээгүй нэг тийм систем байгаа. Тэ ард түмэн нь одоо энэ хүүхдүүдийг ингэх хэрэгтэй, тех хэрэгтэй, ийм хариуцлагатай зинэ тэрэ гэд. Энэ дээр бол би өртөөсө комент хэлэхгүй. Тэ шорон цуулах хэрэгтэй байна. Эсвэл сургуулаас нь инг тэг гэдэг хэрэг байхгүй. Гэхдээ энэ дээр нэг одоо ээжийн яриа байсан. Хүмүүс хитрхи мөнгө гэдэг зүйлийг чухалчилдаг болчихжээ. Тэрнээс илүү чухал юм гэж байд юм аа. Илүү мөнгөтэй байгаагаа, илүү лаг хороолд амьдарч байгаагаа, илүү лаг сургуульд сурсныгаа, тэ хамгийн орчин үеийн утас барьж байгаагаа тийм юмар ингээ флексэрдэг. Яг эн чинь хүний мөн чанар биш ээ. Ягаад нэг тийм байгаагаа хүнээс илүү гэж бодоод байгаа юм гээд. Дахиж нэг ярьж байгаа сэдв нь болохоор ер нь бол энэ дээр ингээл эцэг их рүү угаасаа орж байгаа штэ. Эцэг ихийг ер нь бол хоёр ангилах юм блэ. Анхаарал тавьдаг, анхаарал тавьдаггүй. За анхаарал тавьдаггүй дотроо бас дахиад ангилагдана. Үнэхээр хариуцлагагүй те гэр бүл төлөвлөлтийн тийм одоо ухаан мэдлэг тийм юм байхгүй. Үнэхээр анхаарал тавьдаггүй. Тэрний оронд ингээд одоо ууж иддэг, тэрний оронд шал өөр юм дээр ингээ анхаардаг. За анхаарал тавьдаггүй нөгөө төрөл нь болохоор үнэхээр 2-3 ажил ингээ зэрэг хийгээд цаг зав нь болохгүй тийм. За тэгвэл анхаарал тавьдаг төрөлд нь бас дахиад цаашаа ингээ салаална. Анхаарал тавина гэдгээрээ ганцхан юмар дутаахгүй байх чи. Хүүхдүүд суран оноод нөө. За хүүхдтэй суран авч игээ. Хүүхдүүд ийм iPhone 17 аваад нөө. За аваад өгчээ. Өчигдөө боловсралтай л болох хэрэгтэй. Мэ сургууль сур, ийм сургууль сур, инг тэг. Ганцхан тийм юмд нь анхаарж байгаагаа айгүй л анхаарж ийн хайрлж ийн гэж боддог. Хүүхэд нь тэнд хүн дээрлэх чинь үү, буруу замаар яваад байна уу, арх согтууруулах ундаа хар тамхи хэрэглээд нөө, хүнтэй унтаж чивтэж жирэмсэн болоо яваад нөө, айлын хүүхдийг ингээд нөө тэгээд нөө
Тэр нэг чухал биш, зүгээр л за боловсралтай мөнгөтэй төгрөгтэй хүнээс дутхгүй байвал болоодоо гэд ганцхан тэр юм дээр л анхаардаг. Нэг юм дутуу байгаад байгаа үстэй. Тэгээ бас одоо эцэг эхчүүдийн яриаг үзэхээр яг ихэнх нь ингээд өөрийнхөө хүүхдийн төлөө айж байгаа байхгүй. Гэхдээ айж байгаа нэг өнцг нь дээрлэхүүлдэг байх үедээ. Би хүүхдээ одоо ийм амар сурагчтай, ер нь ийм амар нийгэмд тэ одоо ийм орчинд яаж би хүүхдээ сурах юм гээ хүүхдээ дээрлэхүүлдэг нь байх үедээ гэдэг зайгаад байгаа байхгүй юу. Яг нөгөө талаас миний хүүхд дээрлэхдэг нь байгаа биш үстэй гэж хинч ингээ айдгүй. Сонирн байгаад одоо л ингэдэж штэ хүүхдүүдэд дүүнрийга загнахта. За буруу хүүхдүүдтэй нийлээд нөө. Тэгээ эсвэл ингээ жоохон замаа алдчихгод энэ яг буруу хүүхдтэй нийлээд ийм болчлоо гэд. Яг үнэндээ буруу хүүхд нь өөрийнх нь хүүхд байсан байл яах юм. Ердөөсөө нөгөө өөрийнхөө хүнд ингээ хэр халдаахгүй гэдэг шиг энэ өөрөө сэтсэн байх учиргүй хин ч хамаа зааж өгсөн, хин ч хамааг уруу татсан гэдэг. Яг үнэндээ өөрөө санаажилсан тэр хүүхд байвал яах юм. Өөрөө санаажилсан мэдгүй би яг өөрөө санаалчихна гэж бодохгүй л байл та. Тэгээ юу гэдэг арай нэг дээдлийн үеийнх нь ах нараас ч юм уу эгч нараас нь ингээд балиар юм ч сайн юм ч ингээ өвлж ирдэ штэ. Тэгэхээр яг энэ нэг ингээд за ер нь өнөөдөр хүүхд зодъё гэж бодохгүй л байлгүй дээ. Өөрөөсөө ах ч юм уу те ингээд нэг дамжиж ирсэн балиар имийг нь тэгээд сурчхуу дээ гэж бодож байна ер нь бол. Тэгээ ер нь бол бас те ямар ч хүүхд байсан арайч тэгээл шууд за би өн дээрлэмээр байна. Хувцсын тайлаад зургийг ав гэж бодохгүй л үүдээ гэж бодож байна. Гэтээ нөгөө талаараа тэгээ сурцсан дараагийн үедээ өвлүүлж гинэ гэд чинь өөрөө тэр нь болчихж байгаа юм байна л да. Тэгээ өөрөө ингээд сурангуудаа за энэ шал тэнийг юм байсан байна. Юу явс та. Болио одоо та болцгоо гэдэргээ тэгээ хүн болж болно шүү дээ. Эсвэл зүгээр за ямар сонирхолтой стандартай нийлээд одоо болио ч юм уу. Тэгээ болж болох биш. Үргэлжлүүлж гинэ гэд чинь өөрөө тэр нь болчихж байгаа юм байна л да. Миний хүүхэд хорж байгаа нь биш хохироод гэн байх үдэ гэж бас хүүхдтэй нэг анхаарч үзэх хэрэгтэй юм шиг байгаа. Боловсрал ямар сургууль сурах те одоо нийт материал мэдээж ингээд чухал бид нар 21-р зуунд амьдарч байгаа бүх техник технологи те тогшил одоо боловсрал ингээд хамаг юм ингээд одоо хөгжин цэцэглэл ингээд явж гин тэр үед нь мэдээж л хамгийн гой сургуульд нь хамгийн гой зүйлийг ингээд өгмөр санагдана. Гэхдээ энэ яг амьдралын номер 1 зүйл хамгийн бахархах ёстой зүйл хин нэг дээрээс харах хин нэг гიშгэлэх дээрлэх юм ердөөсөө биш байхгүй юу да. Бүр яг нөгөө суур нөгөө сайн хүн байх гэдэг юм дээр нь гой анхаарал та. Тэгээ тийм сургууль зур хичээлээ хийж гинөө ингэж гинөө ийм мэрэгчлээ бол гэж анхаардаг шигэ хажуугаар нь бас за хоёул ингээ гоё ярилцъя те. За сайн хүн байх гэдэг чинь ингэдэж шүү. Илүү боломжгүйгээ гоё ингээд хамгаалаарай. Гэтэ энэ Рубигийн ярьж байгаа юм танаас яг бодтой сонсож байна уу? Юу гэдэг манай ээж болонгууд ээж өдөр шөнөгүй ажиллаад тэгээд аа байхгүй тэгээд мань бол гэртээ ганцаараа л өссөн. Яг ингээ бодонгуутай манай ээж болонгуутай нөгөө анхаардгүйгийнх нь сайн нь эсвэл анхаардгийнх нь муу нь болж тарах гэдэг байгаа байхгүй юу? Тэр хоёрын дундах нь ч юм уу те. Надаа ингээд эзэж би ээж маань надаа миний хүү яаж ийн те. Чи ингээ хүүхд дэлгэхэд байгаа юм биш эц гэж юм уу? Эсвэл дэлгүүлээд байгаа юм биш эц гэж. Эзэж манай ээж ярьж байгаа би төсөлж чадахгүй нэг үндэ. Яг тийм эцэг их үнэхээр тийм мөрөөдлийн гоё эцэг байд юм болов. Ерөө танай эцэг чинь тэгээ чамтай ярдвал гоёлээ. Тэ баярлж аваарай танаа. Надад бол тийм байгаагүй. Тэгээд бодонгоо тэгээ бага багт тэгэл нэг байрныхаа өөрийнхөө нэг кул гэж бодож ирсэн. Өөрөөс нэг арай ах найзуудтай найзалж байсан. Гоё тэгэл. Тэгээ ер нь бол жоохон болохгүй хүмүүс байсан. Тэгээд нэг сургууль руугаа өөр сургууль руу шилжээд дараагаа айг болсон юм уу. Тэртээ нийлжсэн бол бас бүтэхгүй бол магадгүй л байх maybe. Тэгээд яг нийлж байгаа хүмүүсээрсээ л юм байна дөө. Тэгээд арай ах хүмүүсээс л сураал. Нөгөөдөл нь ахаасаа сураал. Ухаарах гэдэг чинь тэгээ яагаад та нэг 18 үрээгүй бол юу гэдэг ингээ хариуцлага хүлээх хэрэггүй гэдэг байгаа. Шалтгаан чинь угаас тарих боловсроод өөрийнхөө хэмжээнд өөрийгөө дааж шийдвэр гаргаж угаас чадахгүй гэдэг чинь ингээ тэгээ угаасаа ойлгомжтой ингээ бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн байхгүй юу. Тэгээ хүүхд бол тэгээд ухаарч чадахгүй шүү дээ хүндээ. Өөрийгөө күүллээ гэж бодож байгаа өөрхий. Хин нэгэн дээрлэгчээвэл очоод өмөрдөг байгаараа бие биендээ гоё юм тусалдаг байгаараа хань болдог байгаараа эн чинь л яг хүний хамгийн эрхэм чанар шүү ч юм уу тийм ердөөс ингэ сурахгүй. Тэнгүүд яг хүүхдүүд нэг ингэж байгаа байхгүй. Тэгээ одоо мань энд ингээд төсөөлөж чадахгүй л байна л та. Одоо би маань хүүхдтэй боллоо гэхэд би хүүхдтэй тийм юм ярьж чадах юм болов ярих гэж хичээх баг. Yes. Одоо манай ээж бол би тэгээ хүүхдтэй цаг гарах боломж хамаагүй их байгаа. Энэ болохоор maybe надад боломж олдох баг. Тэгээ яаж ч би оролдох юм байна. Үнэхээр зарим эцэгчүүд өөрхий олдохгүй л байгаа л та. Үгүй манай аав тийм мэрэгчлэлтэй чи мэдхүү. Иймэрхүү юмнууд ингээд давардаг байхгүй юу? Ийм өгөөд манай хүүхд ийм тийм балан ямар л би нэрээ зайл. Тэ би баян болохоос чи баян биш. Би бол хүүхдээ бол тэгж л харьцсан гэж боддог. Банд нарт бавуулчдаг үеж мэж гэсэн юу яриад байгаа юм бэ? Хаанаасаа тийм амар зөргөн ингээд суугаад ах уу? Тэгээд тэгснээ одоо ингээд ийм яваад байгаа штэ. Нөгөө хувийн иргэн дээр нь дээрсгэлтийн тухай ингээд түүх баримт байл бичин. Тэгээд энэ нь ирээдүйд их сургуульд орох, гадаад руу тэтгэлэг авах их сургуульд орох, ирээдүйд ажилд орох одоо гэдэг боломжуудыг нь хасна гэд. Тэгсэн чинь ингээд комментуудыг уншсан чинь үгүй энэ чинь тэгээ хоёр талтай штэ. Энэ ийм хүн чинь боловсралгүй, мэдлэггүй, ажилгүй болчоор бүр л ийм одоо архичин, дээрэмчин, хар тамхи
Yes, би бас хүүхдээ сургуульд явал би хамгийн үнэтэй сургуульд нь л явуулна гэж боддог. Yes. Үгүй би ингээд мань ингээд нийгмийн бүр үнэхээр яг хамгийн доотх биш юм аа гэв. Яг доотлоос дээдлийн те нийгэмд ингээд те 7 давхаргал яг нэг левел 0-оос нь биш нэгээс нь те эхэлсэн аахгүй юу? Манийхэн амьдрал ингээд. Тэгээд ингээд вебсаар агаад мань ингээд те нэг дунджаас дээшээ давхарт нь ороод өөрөө стрим хийгээд яг үнэхээр яг баян айлын хүүхдүүдтэй би ингээд танилцж үзэж байгаа аахгүй юу? Харах надад бол гоё л харагдчихжээ те. Ингээд үнэхээр тэр компани захирлаа өгөх тэр компани захирлаа өгөх ингээд тэгсэн мөртлөө ингээд төрсөн өдөр мөдрөөр уулздаг. Тэгээд хоёулаа ингээд амар гоё гадаад сургуульд сурдаг. Ингээд те хоорондын харилцаанд харангууд гоё найзуудынхаа төрсөн өдрийн бэлгэнд нь те iPad Pro Pro те үзэн мүзэгтэй хэдэн сая төгрөгийн бэлэг өгдөг. Манд нь бол тийм анцаж харж байгаагүй юм байна. Тэгтээ би бол хүүхдүүдээ өөрийнхөө хүүхдийг бол тийм орчинд бол байлгахыг хүсэж байна. Юу гэдэг тэр боломжийг би өгөх ёстой л юм санагдаж байна. Тэгээд тэрнээсээ өөрөө үнэхээр тэнэг болно бол одоо би л хавраа харамсан л та. Гэтэ тийм юу гэдэг сургууль сурлаа гэх тийм хүүхд болохгүй л байх гэж би бол найдаж байна. Чин бүрэлэн буруу хүн болно штэ гэж байгаа байхгүй юу. Гэхдээ яг мэдээж энэ үнцгэн ингээ үнний ортой бүгдээрээ тийм тэнэг стандарт биш л ах. Би бол тэгж найдаж штэ. Одоо зөндөл л одоо ой боломжтой айлын хүүхдүүд те баян айлын ч юм уу те. Манай одоо баян гэдэг те хүндээ бас өөрсдөө баян гэж боддгоо л хальтаа. Тэгээд тэр одоо баян айлын хүүхдүүд одоо стрим үзчихэл байгаа байлгүй те. Одоо стрим үзээд одоо энэ зодооных нь те дотор нь биш одоо гаднаас наадтай зүг ингээ хараа явж байгаа хүүхдүүд бас байгаа л хин стрим дээр. Тэгээд тэр хүүхдүүдтэй те бүгдээрээ юм шлах. Байх л та яаж ч утсан те угаасаа туйлын буруу гэж байхгүй. Тэгтээ би бас ингэж боддог байхгүй юу. Яг ийм суурьтай, яг ийм суур хүмүүжлтэй одоо яг амьдралыг үзэг үзэл нь яг тийм те хүчгүйгэн дээрлэхтэй юм байна. Бүр ингэ баригдахыг мэдсэн бол бүр л ингээд ийм уугаад ингүүлчдэг үедтэй гэдэм амар хорон санаатай байгаа тийм насны хүүхдүүд бүр мэдлэгтэй, бүр боловсралтай болоод ирэхээрээ тэд нар бүр амар ингэ хүчрэхэг болно гэж одоо бүр ингээд хуулийн цоорхоо бас Руби ярьж байгаа өнцгнээс зөвл юм байна л та. Тийм л юм байна. Бас яг ийм байж бодолтой иймэр үлдээд хүчрэхийг болчвол бүр л амар хүн болох л ахалтаас нөгөө талаараа. Мань бол тэр талаас нэрээсээ бодоогүй юм байна. Энэ аюуны те тэгж бодохоос. Морхоо те 9 шидийн тим ашиглаад өөрийнхөө хэргийг ингээ хэрэгсэхгүй болгоод бүр ингээ мөнгөгүй хүмүүсийн дээрлэхэд боломжгүй хүмүүсийн ингээл дээрлэхэл энэ мөнгө төгрөгөндөө ямар ч хамаа байхгүй. Ер нь бол тийм л ах. Мөнгө төгрөгөндөө нэг хамаа байхгүй л ах. Одоо нөгөө дээрлэлт чинь одоо өөрөө хөгжөөл сошиал медиагийн ачаар ийм л болж байгаа. Тэгж дордож байгаа л. Бүр их мэдлэлтэй болцсон. Бүр хэрэгүүдээ нууж дардаг болцсон. Дараагийн бас нэг аимшигтай зүйл заяа. TikTok дээр Монгол үсгээр ямар нэгэн үсэг бичээд search хийх юм бол бүр ингээ аимшигтай юмнууд ингээ гарч ирэн заяа. Тэгэд тэрийг ингээ харуул угаасаа ойлгомжтой. Нас биеинд хүрсэн том хүн хизээч те TikTok гэдэг одоо платформ дээр ороод тийм одоо нэмэх 18 том хүний гэж ярьдэн штэ тийм юм бичиж хайхгүй ингээ. Тэгээ TikTok дээр байд юм уу чад? Ойлгомжтой заяа. Яг юм насан туршаагүй жоох хүүхдүүд А үсэг бичингүүд А охин хоёрын бавалцах бичлэг, ал руу боов хийж байгаа бичлэг, ахлах сургуулийн охид бавалцах гэ ингэж гарч ирж байна. Б үсэг бүкс рүү боожгож хиж бав. Байдгүй ш таахаа гişэж. Wild байгаа байхгүй хэвчтэй. Ер нь бол TikTok-ийг хүүхдүүд л ашиглаж ийн гэсэн үг л дээ ер нь бол. Бичлэг. За иш үсэг шалдан охины хүүх бандажгүй левчгүй. Ү үсэг үнсэлцэх бавалцах жинхэнэ бодтоор. Ц үсэг цэвэр охины бов харуулдаг бичлэг. Д үсэг донтой залуу хүчээр бавалцах бичлэг. Том Т үсэг дээр дарсан чинь том өмтэй охид. Ир үсгэн дээр дарахаар Roblox дээр бавалцаж байгаа бичлэг. Одоо энийг яаж хэрхэн зохицуулах вэ гэвэл үнэхээр аав ээж нь оролцохоос өөр боломж байхгүй. Тий. Утсан дээр юу үздгийг ингээ харах. Үнэхээр утас таблеттэй 9 шидийн электрон девайсгүй өсгөж хүмүүжүүлэх боломж нь бүрдэхгүй байгаа бол байнга ингээ хажууд нь хамт байх. Тэгэд би сүүлд подкастынхаа спешиал дугаар дээр бас яг ийм одоо гендер цорилсан хүчээр хийлээл өсвөр насны жирэмслэлт энэ болонгууд хүүхд болгон нээлттэй байгаа. Тэр нь буруу юм байна. Манай найзын аав ээж гэртээ порнотой байгаагүй бол магадгүй би тийм эрт порно үзэхгүй ч юм уу те арай сүүлд үзэх байсан байх. Одоо болонгууд те нэг 6 настай хүүхэд ингээд аав ээжийнхаа iPad-аар TikTok оронгуудаа шууд үзэх боломж нэгтэлтэй байгаа юм байна. Тэгэхээр буруу юм байна. Яг иймэрхүү бас яг юм өсвөр насны асуудлын тухай ярилцаахгүй юу? Тэгээд тэгсэн чинь ингээд жирэмсэн болцноо мэдгүй жирэмсэлцэн охтууд зөндөө байдаг гинэ. Аль хэдийн 5 6 7 8 сарт болоо мэддэг. Эсвэл бүр төрснийхэн дараа аав ээж нь мэддэг ч юм уу. Тийм тохиолдол бүр асар их байдаг гэж байгаа байхгүй юу? Аав ээж нь охиныхоо сарын тэмдэг ирэхгүй байгааг анзаараагүй нэ гэдээ. Тэгэд би бас нөгөө нэг хэд эрт үзэх нь хүүхдийн тархинд гэмтэл төвшилдэг сонсч байсан юм байна. Жиж мэн гэмтцээ юм. За мэдтгэл юм л да. Би охинтой очил тэгэл тэ мэдтгэл юм байна л да. Аав ээж нь яаж чадсан та анхаарал тавих юм байна л да. Тэ гэрийнхээ хог могийг хараад тэгэл тийм л юм.
киноны тухай Univision промо дээр ингээд одоо бид нар ажиллаа гэдэг ингээд энэ киног хилцдэг байхгүй юу. Тэгээ энэ киноны тухай судалсан чинь энэ кино нь болохоор анхныг номноос хэвлэгдсэн Queen Bees Wanna Beast гэдэг энэ ном дээр болохоор яг өсвөр насны хүүхдүүдийн амьдралд болдог одоо энэ сургуулийн харилцаас одоо юм давхраг байгаа шүү дээ. Энэ бол яг юм жинхэнэ бодит зүйл. Ердөөс юм за хүүхдүүд ингэж л байдیں۔ Хүүхдүүд уучраа олог эн чин гим зэмгүү гэдэг юм ердөөсөө биш. Энэ бүр яг юм тусдаа бодит юм одоо араатан шиг ийм нийгмийн харилцаа байдгаа гэдгийг юм харуулдаг жоох юм dark ном баггүй юу. Тэгээ тэрийг хүн болгонд ингээ үзүүлэх гэх юм уу сэлийн нөх зорилгоор Mean Girls гэдэг нэг юм өсвөр насны юм шиг кино болгоцсон. Энийг үзэж байгаа эцэг эхчүүд байвал өсвөр насны хүүхдийн амьдрал ердөөсөө юм хүүхдийн амьдрал ердөөсөө биш. Тэнд яг юм жинхэнэ юм болдог. Би нэгээ үгээр идэж байгаа нь ердөөсөө юм хүүхдийн үгээр идэлт биш. Яг юм аимшиг юм бүр том хүн сонсгоод ч амар тийм юм болдог. Юу энэ реклам явуулчихад. Тэнд болж байгаа дээрлэхэлт үнэхээр амар. Тэнд болж байгаа хайр дурлалын асуудал ч үнэхээр амар. Ердөөсөө энэ хүүхдийн юм гэж бодохгүй яг юм одоо юм жинхэнэ зүйл штэ. Яг нөгөө ажил, карьер те одоо мөнгө төгрөгийн асуудал дээр анхаардаг шигэ яг ингээ бүх юм хоошин тавьж хагаад яг юу болоод байна гэд ингээ анхаарч үзэх хэрэгтэй болсон баха угаасаа. Манай үед ийм байгаагүй. Яг гоо жишээ олгож л ярьж өгч байгаа юм шиг за. Бидний үе өөр ингээ ойлгохгүй байвал тэ яаж тэр кино үзчихье гэж санал болгож байгаа юм. Тэгээс илүү ингэж хэллээ гэд угаасаа нэг юм нэг өөрчлөгддөггүй шүү дээ. Зүгээр л яг ингээд энэ ертөнцтэй одоо хөл нийлүүлж алах нь гэх юм уу. Зүгээр ингээд яг байнга ажиглаж явах хэвээр, харж явах хэвээр. Ямар нэгэн болохгүй юм ажиглагдаад энэ яг сул чөлөө цагаараа яг юу хийгээд байна гэд. Тэгээ одоо нөгөө ингэдэж шүү дээ. Хин ер нь ингээд зодох кул гэдгийг ойлгуулж үг гэхээр угаас ойлгомжтой л доо ингээд тийм хүчирхийл үлдсэн хүмүүс нод болоод ингээл тэр нь л асуудал. Зодох кул гэдэг одоо хэн зааж өгөө. Нэг кино үзээ зодох кул гэж нэг тийм тархинд орж ирэхгүй л үтэй. Тэгээ мань ингээ багасаа контр тоглосноо тэгээ хүний түүний толгой бууцснаа тэр нь гоё юм байна гэ амьдрал дээр эзэж хүний толгой буудлаа бодож байгаагүй штэ. Ким Дуухан Топагос Ким Дуухан үзээд яг боломж нь байгаагүй болохоор юм болоо. Эсвэл арай нэг том битээ байсан болвол тэгж бодож магадгүй л байсан. Мань ингээд угаасаа жижиг битээ хөгтөс болохоор тэгээд мань нэг тийм нэг атман ч юм уу те энэ атмануудтай л найзууд байсан л та ерөнхий. Хичээлдээ сайн байсан болохоор атмануудынхаа даалгавар малгарын хийж өгөөл зөв мөг сакс тоглоод. Эцэж манд нь бол кул шүү дээ. Зодуулахгүй байх л манд нь кул байсан л та. Тэр минь гоё минь гоё явуулаад тахаар энэ угаасаа тэгж хүүхдэд төрөх нь аргагүй. Мэдгүй одоо энийг яаж хэлвэл энэ бүр ингээ хамгийн арчаагүй сул дорой бүр юм өмхий сэжгийн халтар зан гэдгийг ингээ ойлгуулах хэрэгтэй юм бол тэрний оронд бүр ингээ тусалж байгаа ингээ өмгөөлж байгаа хамгаалж байгаа нь бүр хамгийн кул харагддаг штэ гэдгийг яаж ойлгуулах хэрэгтэй юм бол зүгээр нэг попроод байгаа зүйл энийг хамгийн сайн хийж байгаа нь гэтээ солонгочууд хаа. К-драманууд ч ерөнхийдөө амар тийм бодлогын чанартай байдэн штэ. Сургуулийн одоо дээр хэл нэг хэсэг гарсан. Тэ ер нь бол буруу гэдэг ингээ ойлгуулаа тэрнээс олж ямар үр дагавар төрдөг гэдэг К-драма нэг хэсэг гарсан. Тэгээд нөгөө цагдаа гал хамгаалагч, хуульч, эмч тэ мэрэгчлүүдийн ингэж гоё сайхныг харуулдаг юм яг ингээ зөв тарих угаалга амар их явсан. Одоо тэгжил одоо ийм зөөлөн бодлогоор л угаасаа ингээд тэрхийг угаах хэрэгтэй юм биш үү. Тэгэж бол те хүн бод ингээд шууд ингээд шулуун те хүн зодох муухай. Ерөөс наа чи бүтүүлгээ. Хүлээж авахгүй л ахaltaа. Ингээд үлгэрлэж те киногоор ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд харуулах хэрэгтэй л ахaltaа. Өртөөсөө биш гэдгийг нэг voice өссөн штэ нэрээ. Андаа чи одоо ингээд энэ групп чат матанд одоо баг юм бичгээ болсон дээр юм шүү. Юу лээ өөрсдөө бодоод модоод гисэн за би нэг юм амьдрал мэдгүй нэг юм өсвөр насны хүүхдүүд яг би ч гэсэн тэгж бодож байсан л доо амьдрал гэдэг чинь юм байна гэл нэг амьдралыг айгу ойлгоцсон юм шиг бүр яг л нэг тийм амьдрал гэдэг чинь юм андаа гэл нэг тийм болцсон тэгэл нэг юм хараал хэлээл гიშ миш гэл тэр нэг ингээл амар кул том хүн шиг тэгэл энэ тийм болонд очиол ингээл веб детал арх марх уугаал ингэж ингээл тэгэд ингээ харангууд хүүхдүүдийн ярианаас сонсонгууд зүгээр юм боломжтой тий аав ээж нь юм лаг альбом тушаалтай тийм хүүхдүүд дэрлэгдэг гэж байгаа байхгүй юу. Тэгтээ бас ингээд эргүүлээ бодонгууд бас ингээд те яг үүндээ компьютер тоглоом ингээд маний чинь болонгууд яг энэ имийг би бүр ингээд мэдэхгүй байгаа байхгүй. Тэ намаа ингээ хараагүй зүдүү дээлхэл мэл яг үүндээ болж идсэн намаа байгаа. Тэгмэн зүгээр ингээд PC дээр тэр одоо модоо хэн ч хамаагүй л байсан. Тэ компьютер тоглоом яг үүндээ ингээд тэ сайн талыг харуулаас надаа ингээд сайн нөлөөсөн байгаа байхгүй юу. Тэ PC дэх хүүхдүүд нэ тийм зодоо модоо ингэж байхгүй тэ тэргээ аваад бодож байгаа нэрээ. Энэ Nokia комбо яаж хийх вэ гэдэг жоохон тэ PC ч төмөрч. Зүгээр нэг хүүхдүүдээ дүүнрийгаа тэ асаргаа халамжинд нь байгаа тэр насан туршаагүй тэр хүүхдийг ажиглаасаа ердөөсөө ийм байх бүр хизээж кул зүйл биш. Хэрвээ чи одоо ингээд энэ дээрлэгдэг өнцгөн чи энэ дүр
байгаагаа айгүй хүчтэй гэж бодож байгаа бол хизээ нэгэн цагт чинь дээрлэх үлдэг дүрд нь очиж шүү. Тэр үед яг чам шиг хинт чамааг өмөрөхгүй хин нэгэн чиний зургийг авах эсвэл хин нэгэн чиний хүүхдийг тэгж дээрлэхэд хүүхдээ чинь зургийг аваад хүүхдээ чинь шалтлаад инээгээд ингэж яах энэ балиар хамгийн тойргийг ингээ үүсгээл байгаа. Би ингээд амьдралдаа хийж хүнд гар өрөхгүй гэдэг юм дүүрт онлолт ингээд 3 жилийн өмнө хийсэн байсан байхгүй юу? Би тэгээд тэрнээс хойш ирэнгсээ хүн зодоогүй яхав эргэлэг амар цуцсан гэтээ тэр тооцголтой. Би ерөөсөө хүн зодоогүй яачгүй амар удаа байхгүй. Би бүр нэрэнгсээ би ингээд гэмрүү хүн ерөөсөө зодоогүй шүү. Энэ охин ингээд миний найз гэж явдаг. Би амар дотны найз гэж боддог гэсэн охин. Тэгээд амар энэ охин ингээд миний найз байсан мөртөө манай лүтэй очиод унтсан байл яах вэ? Тэгээд Ва? Энэ охин ингээд миний найз байсан мөртөө манай лүтэй очиод унтсан байл яах вэ? Манай юутэй гэсэн бэ? Найз залуутай юм уу? Юу? Эргэлж буруутай эргэлэг тэгээд маргааш уулзаад зодон эргэл өндөр ирээгүй. Яагаад ирээгүй? Тэгээд би юу буруу хийсний мэт байгаа гэдэг энэ охин гэсэн. Юусэн ямар ч гимшиг юмгүй надлаа битсэн чатын уншуулбар ямар ч гимшиг Зүгээр гоё юм биетэй хайртай өмгөөлж хамгаалдаг хин нэгнээс хин одоо тийм сонссон бол яг итгэждэг сургуулийн багш нар нийгэм ажилчид ч гэсэн ингэ сонсоод ингээл яг юм баталгаа үсгэдэг яг зоц юм уу цогс юм уу гэж яг нэг ингэдэг энийг ингэ болчултай уг нь бас нэг ярих гэж бодож байсан айгүй чухал сэдвээ мартцсан байна. Одоо энэ бүх хэрэг одоо нөгөө нэг Botion гэдэг групп чатнаас ингээ гарсан хэрэг байгаа даа штэ. Тэгэхээр тэр групп чатанд нь байсан нэг хүн тэрийг ингээ задлсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр групп чатанд нь одоо найз ч юм уу те нэг фракц гэж боддог байсан нэг хүн нь тэр зүйлийг задлсан гэсэн үг. Одоо ховлсон гэх юм уу. Иймэрхүү юмн дээр ховч байх, фракц те найзуудынхаа эсрэг байх гэдэг бол зөв шүү. Найзуудаа ховлж болохгүй би нэг юм те ховч одоо юу гэдэг нэг одоо ховчлт гэж штэ тэ нэг тийм зантай болчихгүй дээ гэж санаа зовж хизээж болохгүй. Тим үйлдэлийг хийдэг хүч бай. Тэ одоо яг тэр зодддаг нь биш тэ тэр бахаар чимэгдэг нь биш, хувцсын тайлдаг нь биш, зургийг авдаг биш, бичлэг хийдэг биш. Тэгтээ чи тэр фракцд харьяалагдчихл байгаа бол чи тэр гэмт хэргийг үлдэж байгаа хүнээсээ бараг 2 дахин илүү заваа хүн гэсэн үг. Ажиглал Яг хэлж байгаа point нь мэдгүй би үгээрээ хэлбэл ингэж хэлэх юм байна. Үгүй. Чи ингээд чиний нүдэндээ буруу юм болоод байгааг чи хүмүүст ингэж ховын зөөж ч юм уу те дэлгэж ингэж байгаа нь сайн зүйлээ. Тэ чи буруу юмны эсрэг дугарч байгаа чинь сайн зүйлээ гэж хэлэх хэрэгтэй гэж би бодож. Тэгэхээр ч бол те хэлэхгүй байснараа чи 2 дахин гэмтэй шүү гэдэг чи жоохон буруу илэрхийлжтэй гэж бодож байна. Зогсож байгаа байхгүй юу? Тэнд хүн өвдөж байгаа муухай гэдэг мэдсэрэж ингээл за бич тэ ховлоод явах те гэжээвэл бүр хамгийн балиар зан чанар энэ зүйлийг ховлж явах хэрэгтэй тэгсний ачаар одоо ингэж мэдэгдээд эн чинь одоо нийгэм дэм цочроо гэдэг штэ ингэсний ачаар эн чинь бас цаагаараа юм гоё үр дүн авчрах гээд байгаа байхгүй юу дээрлэгдэг хүмүүс нь айдаг болж байна тэгээ тэр нэг дахиад нэг voice ингэ задарсан тэр voice нэр болохоор тэнд байсан нэг банд нь одоо ингэж хэлж илээ монголчууд одоо тэгэл иймэрхүү миний худлаал сэвдэн штэ pop rock юмнаас дутахгүй гээд Тэгээс үнэлтэй. Мэн бол тэрнтэй санал хийж нөө. Мэдхгүй нэг үр дүн гарах үгүй бол мэдхгүй. Яг үндэ мэдхгүй. Би нэг тийм ямар ч тийм итгэх найдвар байхгүй шүү дээ. Их хурц ир зодддаг хүн байхгүй шүү гэд за. Бүх юмыг л юм зодоо ингээд яг тийм тархин бүр тийм ингэ ялдаж. Бас тий. Тэгж харах юм бол зодож шийдэх юм уу заавал энийг. Ховлдог нь байгаараа юм байна. Тий. Зөв шоронд хийж шийдэх хэрэгтэй байхгүй юу? Тий. Би яг шоронд орж байгаагаар бол тий мэдхгүй. Мэн бол ийм болоод ингэж нийгмээрээ ингэж хараад мэддэг болоод тэг яг тэр хэрэг хийсэн хүүхдүүд нь шоронд орох уу те колондо явдаг уу яадаг уу те ямар нэгэн байдлаар шийтгүүл сургуулаас хөөгдөх үү тийм болох юм уу яг үндэ мэдэхгүй мань бол нэг итгэхгүй нөө яг үндэ гэхдээ тийм болоосоо гэж бодох шүү дээ алер имийг бол ховлдог нь байгаарай ховч цаа муухай л да гэхдээ иймэрхүү юмн дээр ховч цаа муухай гэсэн үг бүр хизээж биш тэг илүү зориг ороосоо арга хэмжээ авагддаг шүү хаан ч авсаа одоо ингэ тэр хүүхдүүд одоо засрах уу мэдк ял чамд хүнд итгэдүмдөө царай ашгүй ил болчлоо хүн мэддэг боллоо юм ичдэг айдаг болно тэгээд одоо энэ бол үнэхээр жигшмээ те шижгийн санагдчих те ингээд шижгийний цаатлын төвшин байгаа байхгүй юу те ингээд хүн зодоо шалдаа зураг авах чинь шижгэн байхгүй юу гэснээр тэрийг гайхуулаад бүр өөрийнхөө царайг оруулаад ингэж селфи хийдэг гэдэг бол бүр ингээд шижгийний дараагийн төвшин жигшмээр те бүр ингээд шижиг гойчмоор шааж байгаа байхгүй юу